За сайн байцгаана уу? Сайн байна уу? За би нэг нэвтрүүлэг бэлдэж яваамаа зам зуурын хөрөлтөө ингээд. Тэгээ энэ нэвтрүүлэг маань ерөнхийдөө янз бүрийн ажил мэргэжилтэй. Тэгээд бас тодорхой хэмжээгээр өөрийн гэсэн ажиллаа хийгээ явж байгаа төрөл бүрийн хүнтэй ярилцдаг. Тэгээд та хоёр маань харин сая намайг гар өргөсөн машиндаа суулгачлаа. Тэгээ гайхсан бах те. Танд хүн байна гэж бодвоо яв та. Яг зүгээр зам зуур явах гэж байгаа юм болов гэж бодвол нэг хаяа нэг хүн аваа явчихдаг юм боломжтой гэдэг. Тэгээд зогслоо. Хоёр ажил бол гайгүй үсттэй. Ажил их ойр зүрх их байгаа. Би саад болоогүй үсттэй тий. Үгүй ажиллаар л явж байгаа гэдэг. Таныг зам зуурт одоо ажиллаа амжуулах зур бяцхан хөөрөлтөд манай нэвтрүүлэгт хоёрыг ингээд оролцох боломжийг би нээж өгч байгаа юм. За. Ах өөрийгөө танилцуул. Давхар амжилчих юм байна л да. Харин тий. Одоо ч ерөн цаг хугацаа хэмнэх үүднээс нөгөө хүмүүсийг ажилдаа явах хооронд нь ажиллаа амжуулж байгаа хооронд нь ингээд хүмүүстэй бас хөөрөлдөнгөө янз бүрийн саад бэрхшээл тий тохиолдож байгаа юм юу байна ямар ажил эрхэлж ийн гэж ярилцчихдаг юм байгаа энэ нэвтрүүлэг маань. Ахыг хэн гэдэг вэ? Намайг инх болт гэдэг. За өөрий чинь Намаагийн хамаалаа. Ойлол ээгэр ихсэн хоёр хүн байна л да. Тэгээд одоо та хэд маань яг хаашаага ер нь ямар ажил хийгээд ямар ажил эрхлээд явж гин? За манай компани болохоор IT-ийн компани байгаа. Тэгээ бид нар бас нэг юм шинэ юм сэдчээд хийчих санаатай ингээд зүтгэж байгаа юм л да. Тодруулбал IT дотор одоо жишээ нь яг ямар үйл ажиллагаа хийх гээд ер нь эхлээд явж гин үү эхлүүлэх гээд одоо ингээд бэлтгэлээ хангаад явж байгаа юм уу? Ер нь гэрийн даалгавраа шалгуулах цаг нь болчихоо. Тэгээд бид нар нэг жаахан ажил ихтэл яваад байгаа. Нэг эхнийхээ үр дүнг харчих гээд одоо бараг жил шахам ажиллажлаа бид нар энэ чиглэл дээр. IT гэдэг нь болохоор нэг аялал жуулчлалын чиглэлд бид нар нэг гар утасны аппликейшн хийх гээд ингээд зорьсон юм байгаа. Ер нь бол сэтэл нь ер нь өөрөөсөө л ихэлсэн л дээ. Та яг группийн захирал энэ дээр бас санал оруулж ирсэн. Тэгэл ер нь монголчууд чих аялах дуртай шүү дээ. Тийм шүү дээ. Болж л өгвөл нэг өдөө гарчих юмсан. Одоо бол бүр ирчимж байгаа. Ялангуяа гэр бүлэрээ те хамаатан садангуудаараа нэг групп болоод бүр аялдаг. Улаанбаатар ч одоо ямар байгаа вэ? Агаарын бохирдол, орчны бохирдол чинь одоо тэгээ хүмүүс их явдаг. Тэгээ биш гисэн зэмдэл одоо явж боломж гарвал одоо өдөө гарчмаар л байгаа гэдэг. Тэгээ гарахаар ч нэг зам мэдэхгүй. Тийм шүү дээ, тийм. Тийшгээ сайхан юм үзмээр байдаг. Ер нь монголч их уудам газар нутагтаа, хол замтаа тэгсэн харах юм бас ихтэй. Харах юм ихтэй байдаг. Одоо бид нэр мэдэхгүй юмнууд айгүйх тэр мэдээлэлд нууц тийм байдал чахуудыг байгаад байдаг. Тэрийг нэг ил болгочих гэсэн гэдэг энэ аппликейшнийг хийж байгаа. За. Шинэ ажлыг сэдэж байгаа гэж би ойлголоо. Ер нь хүн одоо ер нь гар утаснаас салахаа ажиллаа шүү дээ гэрт. Бүх юм л цахим болчихсон. Тэрийг бас нэг ашиглаад нэг зөв талаас нь эрэг талаас нь ингээд хүн хэрэглээд явж боломжтой юм болов уу гэж одоо бид нар энийг эхлүүлсэн юм байгаа. Тэгээд нэг газар явахад нэг Монгол дотроо явж байхад ядаж төөрчихгүй одоо бусад гадаад оронд очихоор ч нэрээсээ хинээс ч юуш асуухгүй явж болоо л гэдэг Монголд яагаад болдгоо ингээл зорьсон юм байгаа. Та тэгвэл айгүй чухал бас ажлыг эхлүүлж гин гэж би харж байна л да. Монголд ч нөгөө нэг GPS-ийг бараг хэрэглэдэггүй шүү дээ. Тэ? GPS бараг хэрэглэдэггүй. GPS хэрэгэлдгээ бас цөөхөн л ах л да бүх монголчууд биш. Тэгээд машинтай хүмүүс зарим нэг нь хэрэглээ, зарим нь одоо надад бол байхгүй л байна. Бүрүүстэр суулгаж болохгүй. Чи ямар их сэрхэд үгжрэлтэй байна. Ойрын өдрүүдэд ер нь нэлээд л төвжрэлтэй байна л та. Төвжрэл бас ажилд нөлөөлж байна уу? Одоо их цагийг л авчиж штэ. Тэгэхээр чинь одоо гэртээ өрөх гэл одоо энэ лүү гарах гал чамтай яриад явж явах ч одоо баг ярьжсэн юм мартчих шахуул энэ төвжрэл болж штэ. Яаж дундуур нь гарчих уу гэл. За тэгвэл би бас нэг юм танаас тодруулж асууя. Мэдээж шинэ ажил эхлэж байгаа тий. Бас хэдэн хүний бүрэлдэхүүнтэй та хоёр маань ингээд зориод ажиллаж гин. Яг ямар нэртэй компани тэр талаар энэ хамгаалаа танилцуулах уу? За. Маах болохоор зэрэг яг одоо орол IT-ийн яг хариуцсан бас багууд маань ажиллаж байгаа. IT одоо манай програм хангамж, сервис, зөвлөлтгөө бүх юмыг хариуцаад New Cursor гэдэг IT-ийн компани ажиллаж байгаа. Бид нар болохоор яг дотооддоо болохоор зэрэг одоогийн байдлаар бол 5 хүн ажилтнтай. Мэдээж хэрэг хүмүүс бол одоо нэмэгдэх
одоо веб админ гэдэг олон төрлийн хүн бас шинээр авах шаардлага манаас үүссэн байгаа юм. Тийм тэгээд хүмүүсийн багийн хувьд гэх юм бол дандаа мэрэгжлийн одоо сургуулийн төгссөн яг юм чадварлаг юм хамт олон бас бүрдсэн байж байгаа юм. Тийм. Өөрийн чинь тухайд яг энэ багт яг ямар албан тушаалтай ажиллана? Миний хувьд болохоор зэрэг замч APP компани ерөнхий менежер давхараас хүний нөөцөө хариуцаад ажиллаждаг. Тийм баг. Одоо ч ер нь шинээр юм нээхэд бас залуучууд маань шинэ юм эхлэхэд бас бүгдээрээ хүсэл зориг нэгтэй бол ажил хийхэд бас яг урамтай байдаг бах тий. Харин эсвэргээрээ нөгөө нэг сургууль төгсөж гарч байгаа залуучууд маань нөгөө мэрэгжлийн хувьд төгсөөд гарахад үнэхээр ажил дээр гарахад бэлэн байна уу? Ер нь хүний нөөцийн хувьд та юу гэж харж байна? Манай залуучууд ер нь хэрвээ хүний нөөцийн хувьд ер нь их ярвахтай асуудал. Яагаад гэхээр сая өөрөө ч асуусан шүү дээ. Тэ шинээр төгсөж байгаа хүмүүс эсвэргээрээ бас нэг давуу талтай байх нь харагдаад байгаа юм. Яг нэг шин зүйлийг яг ингээд шинээр яг одоо ингээд эхнээс нь эхлүүлж байгаа учраас юмыг ингээд хүлээж авахтаа одоо илүү төхөн байдаг. Яг одоо энэ компани дотоод журам нь ийм байх юм шүү. Одоо яг ийм ёс зүйтэй байх юм шүү. Ийм зүйлийг бид нар ингээд баримталж байгаа юм шүү гэд ингээд хэлчингүүт яг зэрэг шууд ингээд хүлээгээд авчдаг. Эсвэл одоо ингээд олон жилийн туршлагатай тий бас тийм хүмүүс маань болохоор зэрэг яг анх одоо тухайн байгууллагт ороод яг ямар соёлыг эзэмсэн байна, одоо ямар хандлагыг өөртөө төлөвшүүлсэн байна, тэрээгээ яг ингээд хайч чаддаггүй. Бас нэг тийм сул тал бас байгаад байгаа. Ер нь ажилд орж байгаа хүмүүс ажил дээр яг гараад ажил бас хийж чадахгүй байна гэд хүмүүс яриад байна л да гадуур. Энх бол таныг залуу байхад ер нь залуучууд ажилдаа яаж ханддаг байсан бэ? Одоо ер нь ямар байна? Та нэг ингээд нэг бас харьцуулаад бодож байгаа ах л та. Тэ? Бас нэг яг хүний нөөцийн хувьд тэр чадамжийн хувьд бол их сонир л да. Тэгээд нэг тийм нэг хоёрдмол нэгсэн ажил үүсэж байгаа юм. Одоо бидний үетэй харьцуулах юм бол бид нар чинь нэг жигдхэн тийм чадамжтай байсан. Чадвартай, мэдлэгтэй, ер нь юмаа хийж их бүрэн боломжтой ингээд гарч ирсэн гэтэл өнөөдрийн нөхцөл байдалд болохоор нэг хэсэг нь болохоор бүр бидний тэр үеэс илүү даваад гарчихсан тийм мэдлэг чадвартай хүмүүс байх юм. Ерөнхий масс нь болохоор ерөөсөө тэр бидний социализмын үеийн төвшөнд үнэхээр хүрэхээргүй. Бүдээ ядч зөв бичгийн дүрмээс ахуулаад тэр найруулгын алдаа тэр одоо ингээл өөрийгөө илэрхийлэхтэр энэ төр өөрийгөө илэрхийлэхтэр ч бас гайгүй л дээ. Тиймэрхүү яг нэг ерөнхий мэдлэгийн төвшин бол үнэхээр бага байна. Одоо бид нар чи нэг аялал жуулчлал гэдэг чи нэг газар зүйтэй Монголын газар зүйтэй шууд холбоотой шүү дээ. Тэгэхээр чи одоо тийм мэдхүү, ийм газар мэдхүү гэхэд ерөөсөн мэдэхгүй. Одоо бүр тэр одоо бидний үеийн одоо мэддэг байсан юмыг мэдэхгүй болчиход байгаа юм л да. Тэгэхээр энэ нэгдүгürt ерөнхий боловсролын нөгөө нэг суур боловсрол гэдэг шүү дээ. Тэр нь доголдоод байгаа юм болоо гэж би боддгийг. Тэгээ нөгөө талаас хамгийн аюултай юм болохоор нөгөө гэрийн орчинд авсан тэр нөгөө нэг бүр бараг язгуур шахуу тэр боловсрол үнэхээр муудчих. Одоо аав ээж нь үгүй харахчгүй юм багтаа би одоо өөрийгөө харахаар өглөө эрт гараад тэгээ шөнө орж ирж байгаа юм чи гэртээ ерөөсөө унтхал зоригтой. Миний гэр бол энд нөгөө тий гэртээ ирж унтаад бүр ингээд амрах тэр эдисээ амраах тийм л юм болж байгаа болохоос ш тэр чинь гэр бүлийн доторх тэр нэг халуун уур амьсгал нэг хоорондоо өөр хоорондоо одоо биенийхээ сэтгэгдлийг сонсчих тэр нөгөө нэг төгшөрийн найрлах гэдэг юм бол байхгүй. Ерөөсөө зүгээр л хүн тустай ийм нэг зараа болчихсон л ингээл яваад идэв. Тэр нь одоо хүүхдүүдээр тусаал энэ эцээцт одоо нийгмийн тэр ийм болсон хүчний нөөцөн дээр бол шууд харагдаж байгаа юм л да. Технологийн юу бас нөлөөлж байгаа ах л та. Энэ олон телевизийн сугууд, олон FM радио. Хэрэгтэй хэрэггүй шүү дээ. Бага мэдээлэлээр чихээч. Хогинсаа болчихж байгаа юм чи бид нар. Зөвхөн оюуны хавч тэр мэдээллийн хавч тэр биш. Зүгээр хоол хүнс тэр ерөөсө бүхэл юм дээр тэгээд нэг бид нар ч одоо Монголын хүмүүс чи хогийн савш гэлдэг болчихгоо тэгээд тэрнээс л айдгүй. Гэхдээ гайгүй баха уг нэг тийм үндэсний дархлаа гэж нэг юм уг нэг юм бүр тэр ген дээр байдгал юм гэсэн. Тэрэнд л найдаж байгаа шүү дээ. Тэрнээс өөрчтэй мэдэхгүй төрийн бодлого бол чиглүүлж бол үнэхээр дийлэхгүй. Бүгд л харж шүү дээ. Одоо бүх салбар нураад уучлаа.
Тэгэхээр ч одоо би бол нэлээд хүндхэн л байгаа. Ер нь Монголд бол энэ хүний нөөцийн асуудал. Тэгэхээр чи аж үйлдвэрийн бааз авахгүй юм чи одоо тэн дээр ямар инженерүүд босч ирэх вэ? Тэгэхээр чи цаа яг тэрийг устгачлаа гэд гараа хүнхээс уугаад авах биш. Одоо манайх шиг манайх ч юм нэг тийм зэрэг хийж компани биш л дээ бас. Тэгэхээр мундаг том компани байж шít одоо Ленциг юм байна гээл тэр Mobicom энэ програмын хэмжээгээр мундаг хүмүүсүүд IT-ийн салбар дээр инженерүүд гарч ирэл өнөөдрийн мэдэн дээр хүртэл гарч илээ шүү дээ. Японд тэр метроных нь үйлчлэгээний хэсгийг Монгол IT-ийн инженерүүд үйлчлэгээнд нэвтрүүллээ гэдэг. Тэгэхээр чи энэ салбараа барьсан нь бас ирээдүйтэй болов. Одоо бид нар чи хоёр хөршөөс шууд хамааралтай. Орсын ерөнхийлөгч Путин ч сая юу гэж хэллээ. IT-ийн салбар дээр бол маш их хөрөнгө ингээд энэ дээр анхаарлаа тавина гэж тэгсэн. Бас тэрний нэгийг хэлж юм болов энэ гээл одоо өөрсдөө гээл. Та бүхний ажил маань бас IT-тэй холбоотой тий. Тэр дундаа нөгөө захим хэрэглээ гун гар утсаараа өдөр тутам мэдээлэл авдаг гэдэг утгаараа бас хэрэгтэй. Дээрээс нь аялагч нарт зориулсан аппликейшн бол бүр хэрэгтэй ах гэж би харж байна л та. Тэгээд аппликейшныхаа нэрийг та танилцуулаач. Би бас тэрийг түрүү асууя гэж хагаад яриандаа халаад хоёлоо өөр юм яриа явуулчихлаа. Аппликейшн бол ер нь замчлалтай. Компанийнхаа нэрээр өгчихсэн байж байгаа замч гэдэг. Хүмүүс нөгөө нэг зам ангийнхантай андуураад байдаг. Зам барьдаг хүмүүстэй андуураад байдаг. Уг нь энэ бол замж гэдэг чинь замд хөдөлж явдаг тийм хөтөж хүнийг урд нь хэлдэг байсан. Одоо ер нь айгу баг хэрэглэгддэг болчихсон үг л дээ. Тэгэхээр чи бас нэг хуучин үг гэж гэсэн бас нэг сэргээгээд одоо хүмүүсийн тархинд бас нэг ийм үг байдаг. Замчин биш, замж гэж бас нэг тусдаа үг байдаг шүү гэдэг. Тэрийг өгөхийн тулд энэгээр ингэж нэрлэлчихсэн юм байна. Тэгээ замл нь аппликейшн маань одоо утсан дээр хүмүүс татаж аваад хэрэглэхэд бол бэлэн болцсон байгаа юм биш үү? Тийм, ерөнхийдөө бол хөгжүүлэлт маань явж байгаа. 3 сарын 29-нд ITM дээр аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэн яармаг болох юм. Тэд нар бол манайх аль биесээр оролцоод бас ингээд вебсайт аппликейшнаас олон нийтэд ер нь бол ил болгоод танилцуулаад явъя. Энэ маань бол яг бэлэн болчлоо гэсэн бол үг биш. Цаашд мэдээж хөгжүүлэлт маань ингээд хийгдээд явж байгаа юм. Би сонирхож болох уу? Та утсан дээр надаа гаргаж өгөөд те. Би бас сонирхоод харъя хичнээн зэстэй те. Хичнээн төрлийн үйлчлэгээг эндээ ингээ багтаагаад ер нь явж байгаа. Энэ болохоор зэрэг ерөнхийдөө манай аппликейшн маань болохоор одоо яг энд байж байгаа энэ утсан дээрээ суулгаад авчихсан байгаа юм тийм. Тэгээд энд маань болохоор зэрэг ер нь бол жуушны баазаа мэдээлэлүүд байна. Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа одоо хичнээн жуушны бааз. Яг гэрчлэгээтэй болохоор зөвшөөрлөлтэй гэсэн үг. Үйл ажиллагаа явуулах зөвшөөрлөлтэй нэг 300-аас 400 орчим байгаа юм. За. Тэгээ ерөн сүүлийн үеийн доогоор нөгөө гэр кемпүүд энэ төр ороод одоо сайн дураараа аж ахуйн нэгжийн зөвшөөрлөө авахгүй. Тэгээ нэг 1000 орчим гэж байгаа. Бас их тоо юм тийм. Тэгээ эндээс зөвшөөрлөлтэй нь бол нэг 400 гал юм шүү дээ тийм. Энэ бүгдийг ингээд одоо та бүхэн маань нэг доор бөөгнөрүүлээд мэдээллийн бүгдийг багтаасан үйлчлэг юм байна шүү дээ тий. Тэгээ хүн мэдээлэл авъя гэвэл одоо утас руугаа ороод аппликейшнаа татаж аваад тийм. Тэгээд дан ганц бол жуушны баазаас гадна зочд буудлын мэдээлэлүүд манайхаас байх юм. Тэгээд тэр зочд буудал маань яг Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа. Одоо зочд буудлуудын мэдээлэлүүд байж байгаа юм. Хөтж жолоочны мэдээлэлс байж байгаа юм. Тэгээд рестораны мэдээлэлүүд байж байгаа юм. Ер нь хүн аялахад хүнд ер нь одоо юу хэрэгтэй байх вэ? Тэр бүхнийг яг манай аппликейшн болон вебсайт өөртөө ингээд дагуулж өгч байгаараа бас давуу талтай юм уу гэж харж байгаа. Мэдээж та бүх нөгөө шинэ юм хийж байгаа учраас бүх юмыг л нөгөө өөртөө л хийнэ. Тэрнээс хин нэгний одоо юмыг бол копидэж идэр авч тавих ёсгүй гэдэг зарчмыг бол баримталж байгаа бах тий. Зохиогч эрхч гэдэг. Зохиогч эрхийн асуудал их хүнд байна лээ. Ер нь вебсайтуудыг энэ төр харахад бол ер нь дандаа л бибинээсээ хуулаад тавьчихсан юм. Тэгээд бас яг тэр мэдээлэл дээр тулгуурлахгүй бас хэцүү. Тэгэхээр ямар ч байсан зураг дүрс центрээ бол бид нар өөрсдийнхөө хүчээр авъя гэдэг. Бүр боломжгүй байгаа хэсгийг нь болохоор их сурвалжтаа ингэж тавих уу гэсэн. Бүр тэрний оронд бүр тавихчгүй тэгээд хоосноор нь үлдээгээд ингэж явъя гэдэг шийдсэн юм байна. Хөгжүүлэл явж байгаа юм чинь тий. Хөгжүүлэл явж байгаа. Тэгтээ том даалгавар юм байлээ. Одоо 1000 гаруй ингээл тэгж яхад одоо бид нар нэг 378 амралт
жуулчны баазын Жараад жуулчны тэр мэдээллийг л оруулж чадлаа. Тэгээ одоо манай компани 4 сарын 1-ээс 18 оны одоо 1 жил болох гэж байна л да. Бидний зорилго чи бүхэл мэдээлэл гэж байгаа шүү дээ. Аялал жуулчлалтай холбоотой. Тэр дээд зам, тэр дугуй засвар, замын хоолны газруудаас ахуулаад тэгэл аяны хэрэгсэл зардаг газрууд энэ төр гээл. Аялаад явхад л нөгөө түрүү хэлсэн бүх төрлийн мэдээлэл аваад явж байгаа. Тэ. Ядаж очиход тухайн амралт те. Одоо орон нэг өдөр одоо гэрт хонлоо гэхэд хэдэн төгрөгийн чийд юм уу те бүх мэдээлэл. Тий бүр гэрний ямар юм, орны ямар юм гэдгийг урд л харж тийм боломжийг бол гаргаж өгч байгаа. Тэр нь болохоор нөгөө 360 градусаар авсан зурагнууд. Тэрийг оруулж байгаа. Тэгээд байршлын ер нь ямар юм, ойр хавьд нь юу байдгийг энтрийг харах боломжтой нэг дорооны видео бичлэгүүдийг энэ төр оруулаад ингэж мэдээлэл цуглуулсан байгаа. Өнгөрсөн жил аялал жуулчлалын үндсэн чиглэл хөвсгөл рүү явуулсан. Хөвсгөл хэнти өмнө говийн чиглэл рүү явуулчаад мэдээлэл цуглуулад. Хөвсгөл хэнти гэдэг маань зүүн бүсээ тий. Тийм зүүн бүс өмнө зүг рүү баруун бүсээ бол бид нарт дийлээгүй. Энэ жилдээ явчих санаатай байгаа. Төлөвлөл дараагийн бүс рүүгээ явах гал төлөвлөж байгаа. Тэгэл үзэж байна. Уг нь ер нь эндээс ингээл харж яхад нэг монголчуудын нэг эсрэхий алдаа байна шүү дээ. Бүгдээрээ хамтраад хийх юм бол их амархан босоод ирэхээр байхад. Одоо тэр юм байгууллагуудтай тэр юм уу одоо энэ тэнд хүмүүс энэ төр ингээ мэдээлэл цуглуулчихсан байхад бол уг нь боломж юм. Тэрийг нэгтгэе тэгээд аваад явждаг. Одоо бид нар шиг ингээд мэдээлэл тий хүч авсраад ингээд яг юм бол их амархан босоод ирвэл боломж нь бол харагдаж байгаа. За. Одоо яг энэ ажлаа та хандаагүй байгаа юм. Тий тэднэрт бол хандаагүй. Ямар бол тий өөрсдөө нэг одоо нэг тийм нэг муухай юмны эсрэгч гэх юм да одоо нэг юу ч хийгээгүй яриа л идэг. Юм хийхгүй зөвхөн л яриад идэг юм аа. Тэрийг нэг эсэргүүцээ за ямар ч гэсэн өөрсдөө нэг юм хийчихээ. Тий нэг барих юмтай олцоод тэгээс үлд нь хандаа гэдэг ингээд тэрийг хоош нь тавиад байгаа юм л да. Мундаг гоё зураглаач зурагчингууд мэрэгжлийн энэ гэл хүмүүс зөндөө л байна. Аймагуд дээр ч гэсэн их том байна. Одоо тэр хамгийн сүүлийн газрын зураг гээл тэгч одоо манад хамгийн том масштабтай нь болохоор 500 мянган масштабтай зураг. 100 мянганы масштабтай зураг нь одоо нууцлын зэрэглээс гарцсан мөртлөө нийтийн хүртэл болох арай болоогүй байгаа. Тэгэхээр чинь тэрийг ингээл оруулах гэхээр бас ингээд тэг чи сумд дээр 25 мянганы ч юм уу тийм зургууд нь байж л байдаг. Нийтийн хүртэл болчихсон. Тэгээд уг нь бол тэр мэдээллийг нийлүүлэх юм бол үнэхээр боломж юм байна. Тэгэхээр манай энэ аппликейшн дээр их гоё юм гараад ирчих боломжтой болов гэж горьдаад байгаа шүү дээ. Найдаад байгаа. Танахтай ижлэх ийм аппликейшнуд ер нь одоо хэд байгаа бах тийм үү? Аялал жуулчлалын чиглэлээр бол байхгүй. Ер нь аппликейшн бол байхгүй. Вебсайтууд бол их олон байдаг. Одоо гадны жуулчид бол нөгөө тур операторууд одоо хандаал шууд захиалгаа өгчдөг штэ тий. А Монголд бол яг тийм юм байна уу? Монгол тийм одоо тэр хажаалын залуучууд уг нэг тэр анхны юм гаргаж ирсэн. Тэрэн дээр нөгөө банкны төлбөрийн системийн асуудал гэдэг их том юм байгаа. Манай дээр чинь одоо нэгдсэн цахим төлбөрийн нэгдсэн тийм бол байхгүй. Банк болгон дээр өөр дээр нь байж идэг. Тэгээд тэр нь болохоор интернет орчин, зарим нь интернет офлайн орчинд энэ ажиллах боломжтой ингээд нэгдсэн бадсан юм байхгүй болчихтой юм л да. Одоо энэ бүхнийг л одоо бадсан шинэ үйлчлэгээл байна шүү дээ тий. Энэ бүгдийг л одоо нийлүүлэл бид нэг хүнд хэрэгцээтэй юм нэг дор цуглуулад өгөх хичээл гэж бодож байгаа л да. Бусад оронд бол энэ хангалттай байдаг шүү дээ. Аппликейшн тий. Тэг чи одоо Япон солонгосыг хараад үзээрэй. Тэг чи бүр 3D-гээр ингээд бүх зам байж байгаа байхгүй. Тэнд хинч төөрөхгүй. Тэрийг уншиж чадчихлаа юу тэгэл ерөөсөө төөрөхгүй. Эсвэл нөгөө хилтэй устаа бол өөрөө бор зүрхээрээ стайлыг явах бүрэн боломжтой. Юу ч асуухгүй явчих боломжтой байгаа байхгүй. Тэгээ монголч айгүй том зорилго тавьдсан. Чи манай эдийн засгийг юугаар хөгжүүлж болох голлох чиглэлийн одоо аялал жуулчлалыг хэлждэг. Гэтэл нөгөө аялал жуулчлалыг хөгжүүлэх гэхээр нөгөө сая жуулчлал авах гэхээр юм л дутагтаад байна шүү дээ.
Одоо ч нэг жилээс жилдэл манад ирж байгаа Монгол орны бас өөрмөц тогтцтой бас сайхан газруудаар жуулчд маань явах их хүсэлтэй болсон байна. Жилээс жилдэл жуулчдын тоо нэмэгдлээ гэдэл яриад идэг. Гэвч хүлээж авах ямар ч бэлтгэлгүй гэдэл яриад идэг шүү дээ. Үйлчлэгийн чанартаа өрөхгүй гэл одоо энэ аппликейшнийг бас нэг зорилго нь бол бас яг тэрэн дээр байгаа юм л да. Одоо ингээд хүмүүс нэгдээд нэг юмд ингээд орчих юм бол мэдээллийн нэг сувг руу ингээд орчих юм бол бүдий ядаж туршлага солилцох, санал солилцоход амар болчихно шүү дээ. Тэгэхээр чи шинэ сайхан юмнуудыг бол одоо гаргаж ирээд дуурайгаад ядаж ингээд хийчих юм байна. Цааш нь ургуулж одоо сайжруулад ингээд явуулчих боломж бас энэ аппликейшн өгчдөг юм болов уу гэж бодож байгаа. Тэгээд шинээр юм эхлэхэд инх бол тахаа одоо Монгол улсын нөгөө төрийн байгууллагуудын үйлчлэгээч гэдэг юм уу те нөөц одоо татварч гэдэг юм уу. Тэгэл нөгөө нэг цалин хангамж тавихаас ахвалал компаниудад асар их бэрхшээл тохиолддог штеп. Тэгээ тэрэн дээр одоо жишээ нь яг танай компани яг ингээ шинэ юм эхлээд явах гэж хахад төрийн байгууллагуудын хүн сурталч гэдэг юм уу эсвэл санхүүгийн хувьд ч гэдэг юм уу тийм асуудал байна уу? Гэхдээ хэрвээ яг тэр нөгөө хууль дүрмийнхаа дагуу бид нэр зээл аваад бизнесээ хөгжүүлнэ гэх юм бол энэ бол ястаа үлгэрийн дараа болох юм байна. Тэгээ манайх чи нөгөө нэг группийн охин компани гэдэг учраас группийн удирдах зөвлөлөөс санхүүжүүлнэ гэсэн шийдвэр гаргацсан болохоор бид нэр энэ зовлонг туулцсан. Тэрнээс зээл аваад юм гэх юм бол энийг бүр эхлүүлчих. Тэр ямар ч боломж хөрөнгө оруулах хүн ч олдохгүй баг тийм. Тийм хөрөнгө оруулах хүн ч олдохгүй. Тэгээ IT-ийн салбар чинь их олон жил ажиллаж ингэж жигдэрчээс үлдэн ашиг орлого нь орж ирдэг болохоор чинь тэрэн дээр чинь энэ мөнгө өгөхгүй шүү дээ. Хөрөнгө оруулахгүй тэрэн дээр чинь зээл өгөхгүй. За зээл өглөө гэхэд нөгөө нэг татвар нь зүгээр эргээгээд буцаагаад бид нар чинь механизм нь өөрөө биднийг банкрот болгох тийм хэмжээнд дампууруулах хэмжээд явж штэ манай чи хүүгийн зээл нь юу вэ? Банкны хүүг гэх одоо тийм амар 16% одоо зарим нь одоо банкуд санхүүгийн байгууллагын төр бол 40% зээл гэж юм уу? Тэр дэлхийд байхгүй юм явж байгаа штэ манай тэр. Тэр нь бол банкуудыг мөнгө хөлөгч болсон гэд ярьж байгаа штэ. Энэ бол үнэн штэ. Эргэл харахгүй Монголд ямар сүрхий баян хүмүүс гараад ирж байна. Ингээд хилээд яриад идэг мөртлөө ерөөсөө засаж залруулахгүй. Тэгэл одоо яах ёстой юм. Уул нь олын удирдах авч явж байгаа хүмүүс нь л хийх ажлыг л ард иргэд нь одоо тэгээ бүр эднэр одоо бүр хийхээсээ өнгөрлөө гэж бүр итгэл нь алдарчихсан тий. Тийм айдлага бараг тасарсан яа тэгээд байгаа байхгүй. Гэхдээ энэ дээр бас буруу л да би ингэж боддгийн. Одоо нэг жаахан тэр хэмжээний оюуны чадамжтай сэхэтнүүд Монголд зөндөө байгаа залуучууд бол. Зөвхөн нэгдэл нэг сайхан нэг гоё нам гаргаж ирээл тэрэн дээрээ нэг хуучин коммунист нам шиг, социалист нам шиг ч юм уу одоо тэр социализмын үед байсан Монгол ардын хувьсгалт нам шиг тэгээд их өндөр тийм ёс зүйн шаардлага тавиад тэгээд ямар нэгэн хувийн эрх ашиг энэ төр харахгүй гэсэн тийм тангараг энэ төр өргөө тэрийг хянж чаддаг тийм шудраг тийм гаргаал энэ ч одоо бүр оронгоор нь эргүүлэх хэрэгтэй байхгүй. Боломж өөрчлөх боломж болно байгаад байдаг тийм. Гэтэл бид нар өнөөдөр яаж нөгөө л нөгөө лоуэрчдаараа толгойлуулах гээл хүлээгээ тэднийгээ хүлээгээ чи сайн хүн болооч гэдэг бити хулгай хийгээч гэж хэлж байгаа та бараг адилхан л нэхэд байгаа байхгүй юу? Чад идэл та. Тийм тэгээ том хулгай хийсэн юм чи тэгэл үргэлжлээл эрхчлөөгийн эрх мэдлийн өгөх юм бол тэгээ цаашаа явна шүү дээ. Тэр хулгайч бол хизээч засрахгүй. Застаг ганцхан юм байна гэдгийг нь ер нь олон улс тэр шорон шийтгэл одоо юу гэдгийг шүүхээрээ тэгэж тий нөгөө төвөрчин төмөр нь удраагаараа зодж тэрий чинь гайг болгодог гэж тий. Ерөнхий менежерээр одоо ажиллаж байгаа энэ хамгаалангийн хувьд одоо нөгөө компаниудад татвар тий татварын дарамт гэж ороод ирдэг шүү дээ. Шинэ компаниудад одоо ялангуяа бас мэдрэгдээд л юм л да. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал төлөхөөс ахуулаад сайн ингээл хувь бас нэмэгдээл ороод ирлээ тий. Он гараад. Энэ дээр ер нь бол яг ямар бодолтой байна? Саяхан эхлээд бол 11% байж байгаа сая 12% болчих шиг болсон. Би бас яг нэг байгууллагын санхүүг хариуцдаг болохоор сайн мэдгүй байна. Гэтэ ерөнхийдөө бол нийгмийн даатгалынхаа одоо тэр үр төлбөрийг нэмэгдүүлж байгаа бол татвар хэмжээг нэмэгдүүлж байгаа бол яг тэрэн шигээ эргүүлээд үйлчлэгийг үзүүлж явах хэрэгтэй. Тэгэхээр зэрэг
одоо би нийгмийн даатгал төлж байгаагийн хувьд одоо тэр яг нэмэгдэж болно. Гэхдээ эргээгээд би нийгмийн даатгалаараа яг юу хийх боломжтой бэ гэдэг тэр сонголтууд маань арай их болж өгч юм бол тэн дээр бол нэг юм санал зөрүүлдэг ч юм уу нэг тиймэрхүү асуудал бол миний хувьд бол байхгүй. Эрүүл мэндийн даатгал бид нар чинь ингээл төлөөл яваал гэдэг мөртлөө яг ингээд эмнэлэг дээр очиод үйлчлэгээ авах гэхлээр улсын эмнэлэг маань ямар байдаг лээ тий. Тэгээ иргэд тэгэл болохоо яагаад ирэхээр хувийн эмнэлэг рүү явдаг шүү дээ. Тий. Тэрэн дээр бас санал яг нийлээ шүү. Тий. Тэгээд харин сүүл нэг юм таата мэдээ сонсгоод байгаа нь юу вэ гэхээр нэг фитнест өнгөө явна эрүүл мэндийн даатгалаараа тэр бол надад маш зүг юм шиг тийг санагдсан. Үгүй хань өвдгөөс нь өмнө урьдсан сэрэг. Тийм тэгээд бас фитнест явна гэдэг одоо тэр усан бассейнд явах энэ төр тийм боломж бас нэгдэж байгаа юм байна. Тэгэл одоо ингээд хүмүүс та бүхний ярьж байгаа дээрээс нь олон хүнээс ингээд сонсож байхад ерөөсөө л явж улс орныг маань удирж байгаа хүмүүстээр л ингээд асуудлууд байгаад байгаа. Үнэхээр зөв яваад зөв бодлоготой алс хол хитийн бодлогоо зөв тодорхойлж чадвал манайх ч одоо цөөхөн хүн амтай уулнал дороо шийдэгдчихэл асуудал байгаад байгаа. Асуудалтай үгүй энэ бол одоо энэ нэг бизнесийн байгууллага түрүү ярьжсэн шүү дээ. Тэг чи бусад орны тэр сайхан жишгүүдийг авчиж болно шүү дээ. Нэг төрөөс дэмжлэгийн үзүүлэлт тэр уухагаас хоримтлагдж байгаа мөнгнүүдээс одоо 4 жилийн төсөвгөл тэг чи 302 тэрбумаар илүү гарч ирлээ, давж гарч ирлээ энтергээл тэгэл ярьж бод. Тэрэн дээр яг улсаа хөгжүүлэх юм аа ингээд хийвэл бүр үнэн боломжтой харагдаад байгаа байхгүй. Том гэхгүйгээр жижиггээр ингээл хийгээл яваад ивэл болж байгаа. Тэгэхгүй ингээл удлаа яриад ингээл шүүмжлээ тэрний хаагуур нар ударгаар хувийн ашиг сонирхол ингээд ороод ирэхэр чинь тэрч болох бай. Тэгээд нөгөө жинхэнэ зээл авах ёстой иргэдтэй авч чадахгүй. Хүрч чадахгүй. Тэгээд тэр нь та хэд маань одоо жишээ нь тухайн зээлийг авбал бас ингээл нэмэртэл авах нь шүү дээ нэг. Тэгэлгүй яах вэ? Тэгээд яагаад өнгөрсөн 100 баруун аймагуудаа явуул чадаагүй тэр мэдээлэл цуглуулж чадаагүй энэ төр гэхээр чи шууд санхүүтэй л холбоотой юм гэж байна шүү дээ. Тэгэхээр чи татварын зөөлөн бодлогыг эхэлж байгаа компаниудаа бүтээгч компаниудаа бол маш бага хүүтэйгээр юм уу татвараас чөлөөлж хүртэл энэ улсад орон нутгийн ажилуулаад байдаг эцэстээ зөвхөн нэг хүн баяж их шинж улс орны бүлээн баялаг болж ингээд нийтдээ гарч ирнэ гэдэг юмыг л бас их том. Тэгэхээр нөгөө өөрөө чи хэлээд идэг тэр нэг зорилготой нэг том нэг ганцхан нэг бодлоготой тэгэл явах юм бол Монгол улс дороо гэж 3 сая шүү дээ. Хов хоосон газар дээр ямар ч баялаггүй газар дээр хиймэл газар ус руу нөгөө шороод ирж байгаа гаргаад бариад авчихсан газар руу ч хүртэл одоо нөгөө нэг Азийн бар болцсон явж лээ. Монгол хүний толгой яг тэрэн дээр ажиллахгүй байхад би бол ерөөсөө үнэхээр итгэхгүй. Тэр шиг бодлоо юм байхгүй. Бүгдийг надад очихоор ч манайх ч хамгийн үнэтэй капитал болдог шүү дээ. Хүнэнд ажиллаа маш сайн хийдэг те. Тэгээд Монголд ирэхээр болдгоо. Их мондөг. Ер нь оюуны ховж дээр биеийн дээр нөгөө зовлон даах чадварын ховж дээр тэсвэртэй дасан цагцах чадвар өстой маш мундаг. Ингээл нэг голдролд нь оруулаад барьчих юм бол бид нар ч тэгвэрт ороо шүү дээ. Нэг газар ухаад авах шаардлага ч байхгүй. Энийг дараа үедээ хадгалаад үлдээчих хэрэгтэй байхгүй. Авдранда байжлээ. Өмнө нь биднэрт одоо ингээл боловсруулах үйлдвэрүүд байсан. Тэ? Уул уурхаагаа болно. Тэгж айхтар ухажсэн байдгүй шүү дээ. Ухажсэн тийм үү? Гаргаж ирлээ. Тэгээд нэг хэрэгтэй нэг яг хэрэгцээгээр л гаргаж ирэх хэрэгтэй. Үнэхээр болохоо байлаа. За алтаа авах гэх юм бол бүгдээрээ хэлцэж байгаа. За энэ алтаа гаргаад авъя. Энэ зэсээ гаргаад авъя. Тэгээд энэгээрээ ийм хий гэж ярихгүй. Тэгэхгүй одоо манайх ч нэг уул уурхаа гээл мөндөг татвар орж ийн гээл тэгээд яадаг. Гэтэл нэг хүн одоо юу вэ сая сонсон ч зүгээр хэдий их 80 дээр одоо улсын төсөв шиг тийм баян бас байж л идэг юм. Гэхдээ тэгэж энэ бол төрийн бодлогын алдаа гэж би харж. Цаг заваас нь бас жоохон хумсалчлаа, уучлаарай. Тэгээд ажил нь үргэлж өөдөө дээшилж явахыг ерөөлийг тавиад нэвтрүүлгээд босгоё.